Багдад дагаар орохоос татгалцсан. Тэд монголчуудыг айхтар дутуу үнэлжээ. Монголчууд Азийг ижлээд байсан. Тэд дипломат ажиллагаа, сүр хүчээр далаалгах, цэрэг татлаг гээд аль аль аргыг хэрэглэн нийт 200 мянган цэрэгтэй армийг бүрдүүлээд байсан юм. Тэд буулгаж авсан дайснуудаас хамгийн шилдэг гэсэн бүсэлтийн технологиг авч өөртөө нэвтрүүлсэн байсан. Тухайлбал 400 м зайд сум шидэх чадалтай trebuchet буюу шидэгч машинтай байсан. 6 хоног тасралтгүй сум тавьж довтолсны эцэст хотын хамгаалтыг сэтэлжээ. Ингэж нэг юм монголчууд Багдад хот руу орсон. Хотын хаанч хинт ч аюулгүй газар гэж байгаагүй. Хотын хамнуудын дотор хашигдсан 1 сая хүний амийг аимшигтайгаар авсан гэж эртний бичвэрүүд тэмдэглэсэн байдаг. Багдад хотоос өгсөн хүмүүсийн аимшигтай үнэр ханхалж байсан учраас монголчууд асраа цөмийг нь салхины дээр гаргаж нүүлгэх хэрэгтэй болсон гэдэг.